Өнөөдөр би Хятад гаралтай Америк гэр бүл тохиолдсон цочирдон мэргийг ярих гэж байна. Ирээдүйн гэрэл гэгээтэй байсан шилдэг их сургуулийн оюутан ганцхан шөнийн дотор өөрийнхөө авыг буудсан алуурчин болж хуурсан. Тэгвэл тэр залууд юу тохиолдсон бэ? Хэрэг үйлцэн хүний нэр Чарли Тан. Тэрээр Канада улсад төрсөн бөгөөд дээрээ нэг ахтай. Эцэг эх нь Хятад хүмүүс. Чарли дунд сургууль байхад тэдний гэр бүл Нью-Йорк руу нүүж ирсэн байдаг. Чарли хичээлдээ маш сайн, бүх хичээлдээр ээ үнэлгээ авдаг байсан. Спортод Чавестай сургуультай хөл бөмбөгийн багт тоглодог, бас сурагчдын зөвлөлийн дарга байжээ. Чарлигийн аав Тан Кода компанид 20 гаруй жил ажилласан. Тэгээд энэ салбар үнэлтэнд орох үед Dynamax Imaging гэдэг компанийг байгуулсан байдаг. Түүний компани 50 сая $50 үнэлгээтэй. Тэд гэр бүлээрээ Нью-Йорк руу нүүхэд мужийн захирагч хүртэл баяр хүргэсэн байдаг. Чарли баян гэр бүлийн эрх танхил хүү. Сургуультай хамгийн алдартай хөөрхөн шар үстэй охинтой үерхэж олон эрэгтэй хүүхдүүдийн атаархлыг төрүүлж байлаа. 2014 онд бүрэн тэтгэлгээр Ivy League-ийн нэг сургууль болох Корнели их сургуульд орсон. Тэрээр сургуультай ч амжилт гаргасаар байв. Биеийн жим багтаа учраас үндсэн Америк хөл бөмбөгийн багт орох боломжгүй байсан ч хөнгөн жингийн хөл бөмбөг буюу 2 дугаар ангиллын багт орж бүр сайн тоглогч нь болж дасгалжуулагчдаасаа өндөр үнэлгээ авчээ. Бүх зүйл нь сайхан гэрэлтэж байсан үед гинтэл санаанд оромгийн зүйл тохиолдсон. 2015 оны 2 сарын 5-ны өдөр Чарли гинэт гэрлүүгээ явжээ. Тэрээр дасгалжуулагчдаач мэдэгдэлгүй явсан бөгөөд өрөөнийхөө найздаа гэрт нэг чухал асуудал гарсан тул хэд хоногийн дараа ирнэ гэж хэлсэн байна. Тэр шөнө Чарли ахлах сургуульд үерхэж байсан хуучин найз охиныхоо гэрт очив. Тэр үед гунигтай, сэтгэл готролтой харагдаж байжээ. Түүнийг явсны дараа хуучин найз охин нь энэ хүүхэд аюултай зүйл хийх гээд байх шиг байна гэж цагдаа дуудлага өгсөн. Цагдаа нар Чарлигийн гэрт очижээ. Гэрийн хаалгыг Чарли онгойлгож өгсөн бөгөөд хичээлээс болоод стресстэд жаахан амарх гэж гэртээ ирсэн гэж тайлбарлсан байна. Чарлигийн энэ байдлыг хараад цагдаа нар гэрийг шалгахгүйгээр шууд буцжээ. Гэтэл 4 хоногийн дараа дахин нэг дуудлага ирсэн. Энэ удаа дуудлага өгсөн хүн нь Чарлигийн ээж байсан юм. Тэрээр нөхөр нь нас барсан бөгөөд хүү Чарли буудсан гэж хэлжээ. Цагдаа нар очиход Чарли болон ээж нь хаалганы үүдэн зогсож байлаа. Чарли аав 2 давхрын номын өрөөнд байгаа. Би түүнийг буудсан гэж хэлсэн байна. Цагдаа нар орж үзэхэд 49 настай аав нь номын өрөөний ширээний доор хэвдэж байв. Хевсэн дээр буудсан сумны хонгой олон байсны нэгнээс нь Чарлигийн гурууныхээ илэрсэн. Чарли болон ээжийнх нь мэдүүлгээр бол аав нь гэр бүлийн хүчирхийлэл үлддэг байсан. Тэр өдөр ээжийг нь цохихыг хараад Чарли гаражнаас найзынхаа хадгалж байсан бууг авчирч буудсан гэжээ. Гэтэл цагдаа нар хэргийн газрыг шалгаад энэ мэдүүлэгт олон зөрчил байгааг олж харжээ. Юуны түрүүнд аав Тан хаана байсан нь сонирхол татсан. Түүний саналын туршлагт жижиг олон нүх, дарны түлэгдэл байсан нь аав нь буудуулах үедээ компьютерийн ард сууж байсныг харуулна. Өөрөөр хэлбэл Чарли ээжигээ хамгаалах гэж ирээд буудсангийн хувилбартаа тохирохгүй. Бас сүмний хонгойнууд Тангийн яг өөдөөс нэг шугам дунсан байлаа. Энэ нь Тан сууж байхдаа буудуулсныг гэрчлэнэ. Цагдаа нар ирэхэд өрөөний температур маш хүйтэн гадаа хасах 10 градусаас доош байсан ч цонх нээлттэй Тангийн цогцсноос муудсан үнэр гарч байв. Ээж нь хэрэг гарахад шууд цагдаа дуудсан гэж байгаа боловч 10 минутын дотор ийм үнэр гарах боломжгүй. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Тан дор хаяж 36 цагийн өмнө нас барсан. Хүйтний улмаас бүр ч эрт байх магадaltaй гэж тогтоожээ. Тангийн компьютерийг шалгахад 2 сарын 5-ны 4 цагаас хойш имэйлдээ огт нэвтрээгүй ч үүнийг батлана. Цагдаа нар дээрх нотлогоон дээр үндэслэн хэрэг явдлын дарааллыг дахин сэргээн зурсан байна. 2 сарын 5-ны үдээс хойш Чарли сургуулаасаа гэртээ ирсэн. Тэгээд ямар нэг шалтгаанаар тухайн үед номын өрөөнд сууж ажиллаж байсан аав руугаа буудсан гэж таамаглажээ. Мөн хөлийн шалгалтын бичлэгийг шалгахад хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа Чарли ээжтэйгээ хамт Канада руу явсан бөгөөд удалгүй буцаж ирсэн тогтоогдсон. Цагдаа нарын үзэж байгаагаар тэд буцаж ирээд Тангийн цогцос аль хэдийн муудаж эхэлснийг хараад
хоорондоо юу ярих, хэрхэн тайлбарлах тухайгаа ярилцаж эхэлсэн. Тэгээд бүхнийг өөрийгөө хамгаалсан үйлдэл болгон жүжиглэж цагдаад мэдгдсэн бололтой. Энэ бүх баримтуудыг үндэслэн цагдаа нар Чарлиг баривчилж цагдаагийн хэлтэс даваачин эхлээд онц хүнд гэмт хэрэгт буруутгаж шалгаж эхэлсэн. Харин мөрдөн байцаалд гүнзгийрэх тусам шинэ баримтууд ил болж байлаа. Юуны түрүүнд гэмт хэрэгт үйлдсэн бууг мөрдөн байцаагчид шалгаж үзэхэд Чарлигийн өрөөний найз худалдаж авсан болох нь тогтоогдсон. Гэхдээ дэлгүүрийн камерын бичлэг дээр тухайн буу зарагдахаас 1 хоногийн өмнө өөр нэг залуу дэлгүүрт ирж бууг худалдаж авмаар байна гэж гуйж байжээ. Тэр хүн нь Чарли байсан юм. Гэвч түүний асуудал нь Америкийн иргэн биш, Канадын иргэн байсан. Тиймээс буу худалдан авахд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж чадаагүй. Харин буцаж ирээд өрөөний найзаасаа чи нэг буу аваад өгөөч хэмээн гуйж туулайн ан хийхэд хэрэгтэй гэж хэлжээ. Гэтэл тухайн бууг аваад буцааж өгөөгүй. Энэ нь тухайн бууг урьдчилан төлөвлөж авсан гэдгийн нэг нотлохоо боллоо. Мөн аав нь нас барсны дараахан буюу амралтын өдрүүдээр Чарли дасгалжуулагчдаа имэйл илгээж өөрт нь том асуудал тохиолдсон. Удахгүй энэ тухай мэдээллүүд гарна. Гэхдээ санаа зовлтгүй гэж бичжээ. Энэ явдал багш нар бүр оюутнуудын эцэг эхчүүдийг хүртэл зочирдуулсан. Сургууль найз нөхд нь хамгийн ухаалаг оюутан маань ийм зүйл хийсэн гэдэгт итгэж чадахгүй байна хэмээн гүн цохилтод оржээ. Чарли өөрийн гин бурууг хүлээгээгүй тул хэрэг шүүх рүү шилжсэн. Гэхдээ энэ бол жирийн нэг гинт хэрэг биш байлаа. Ялангуяа гинт хэрэгтэн гэрч гээд бүгд нэг гэр бүлээс гарч ирсэн нь шүүхэд тун хэцүү нөхцөл байдал үүсгэсэн юм. Тухайн үед Чарлигийн ээж болон ах нь түүнийг тууштай хамгаалж бүр хуулийн баг бүрдүүлэн өмгөөлөгч авчээ. Гэр бүл нь тухайн үед ихээхэн хөрөнгөтэй байсан учраас хүүгээ аль болох хүчрхэг хуулийн хамгаалтанд дор байлгахын төлөө бүхнээ зориулсан гэж хэлж болно. Ээж нь ажил хийдгүү харин ах нь аавынх нь үүсгэн байгуулсан компанийг удирддаг байжээ. Эцэст нь хэлэхэд энэ гэр бүлийн амьдралыг бүтээсэн хүн бол аав Там байсан. Гэвч харамсалтай нь түүний бий болгосон хөрөнгөөр түүний хөнөөсөн хүнийг хамгаалж байлаа. Чарлигийн өмгөөлөгч нь Джеймс Ноблес гэдэг хүн байсан бөгөөд өөртөө маш их итгэлтэй хүн байсан. Шүүх хурал эхлэхээс өмнө чи дараагийн улирлын хичээлдээ эргэж ороход ямар ч асуудал гарахгүй гэж Чарлид хэлсэн гэдэг. Хуульчийн энэ итгэл хаанаас гардаг юм бэ гэж прокурорууд хүртэл гайхаж байсан. Гэвч прокурорын зүгээс хэрэг маш хүнд хэмээн үзэж нотлогоон дээр үндэслэн Чарлиг зөвхөн буудсан хэрэгээр биш харин урьдчилан төлөвлөсөн аллагын хэрэгээр шийдэхийг хүсч байв. Учир нь аав нь тухайн үед компьютерийн ард сууж байсан бөгөөд түүнд ямар нэг эсэргүүцэл үзүүлэх боломж байгаагүй. Тэр үед Чарлигийн ээж ч тэр өрөөнд байгаагүй байжээ. Бидээр нь тэмцэлсэн мөр байхгүй байсан нь энэ бол төлөвлөсөн аллах байсныг илтгэнэ. Гэвч прокурорт маш том бэрхшээл байлаа. Хэрэв аавыг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж хүлээн зөвшөөрвөл Чарлигийн өмгөөлөгч энэ баримтыг ашиглан өөрийгөө болон ээжигээ хамгаалах зорилгоор хийсэн гэж хамгаалах боломжтой болно. Иймээс прокурорууд аав нь эхнэрээ үе зоддог байсан гэдэгт суурилж хэргийг авч үзжээ. Энэ хүрээнд тэд нэг чухал баримтыг гаргаж тавьсан. 1 сарын 29-нд Чарлигийн ээж цагдаад залгаж намайг нөхөр маань алах гэж байна. Намайг авраач гэж ярьсан дуудлагын бичлэгийг гаргаж ирсэн. Гэхдээ тухайн дуудлагын үеэр Чарлигийн аав гинэт утас авч англиар ирж юу ч болоогүй цагдаа ирэх хэрэггүй. Эхнэр маань зүгээр л сэтгэл санаа муу байсан гэж тайлбарлажээ. Цагдаа нар гэрт нь очиход эхнэрийнх нь нүүрэн шалбархай, нүдэнд нь уйлсан шинж огт байгаагүй, тавилах чивдэр чингрээгүй. Тэрч байтугай цагдаа нарт эхнэр нь бид зүгээрээ нөхөр маань ямар ч буруу зүйл хийгээгүй. Миний англи хэл муу учраас буруу ойлгосон байж магадгүй хэмээн дахин хэлж байв. Хамгийн сонирхолтой нь маргааш нь Чарлигийн ээж шүүхэд очиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн нөхөртөө гомдол гаргасан байдаг. Прокурорууд Чарлигийн ээж нөхрийнхөө дарамтанд олон жил шаналж хөвгүүд нь их сургуулийн дотор байранд байхад гэртээ ганцаараа үлдснээр хүчирхийлэл бүрч нэмэгдсэн гэж үзжээ. Энэ бүхнийг Чарли мэдэж байсан учраас ээжигээ аврахын тулд гэртээ ирж аавыгаа буудсан байх магадaltaй хэмээн тэд үзсэн. Гэхдээ өмгөөлөгч нар санаанд оромгүй өөр өнцгөөс
хэрэгээ тайлбарлаж эхэлсэн нь шүүхийн өрөөнд дэх өөр амьсгалыг бүхэлд нь өөрчилсөн юм. Өмгөөлөгч нарын гаргасан шин тайлбар бол Чарли бол гэмгүй, харин буруутан нь түүний ээж гэсэн зүйл байв. Тэдний үзэж байгаагаар Чарлигийн аавыг үнэн хэрэгтээ эхнэр нь буудсан бөгөөд Чарли энэ бүхнийг нууж ээжигээ хамгаалахын тулд өөр дээрээ бурууг үрсэн гэж тайлбарлсан. Тэр өдөр Чарлигийн ээж нөхрөө буудсныхаа дараа хөрөөгөө залгаж гэртээ ирж туслахыг гуйсан. Чарли гэртээ ирээд болсон явдлыг нуухын тулд нотлох баримтыг цэвэрлэж, заримыг зориудаар хаяж, ээжтэйгээ хамт ам нийлүүлэн зохиомол тайлбар гаргасан гэжээ. Буу нь өөрийнх нь биш байсан ч Чарлигийн хурууныхээ зарим хонгон дээр байсныг тэд хүн санаатаагаар өөр дээрээ хариуцлагыг авч ээжигээ аврахыг оролцсон үйлдэл гэж тайлбарлсан. Ингээд хэрэг эцэстээ нэг асуулт дээр төвлөрөв. Чарлигийн аавыг буутсан хүн хинбэ? Чарли юу эсвэл түүний ээж үү? Энэ асуулт шүүгчдэд хүнд байлаа. Чарлигийн ээж тухайн үед гэр бүлийн гишүүн учраас хуулийн дагуу гэрчийн мэдүүлгээс татгалзах хэрэгтэй. Мөн Чарли өөрөө ч шүүхтээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Ингэснээр хэргийн гэрч гол хоёр хүн дуугүй байсан юм. Харин аав нь нас барсан ямар ч мэдүүлэг өгөх боломжгүй. Түүхнээс болж хэрэг мухардалд орсон. Хэн нь буруутайг батлах хангалттай нотолгоо байгаагүй юм. Улмаар 12 шүүгч хоёр хэсэгт хуваагдаж 50 цаг гаруй санал зүрэлдэжээ. Шүүгчдийн дунд маш их зөрчил будлаан гарсан. Гол нь хэн нь буудсан бэ гэдгийг батлах, нотлох баримт хангалттай байгаагүй. Шүүх хурлыг явуулж байсан шүүгч гэнэт санаанд оромгүй шийдвэр гаргасан. Тэр шүүхийг дуусгаж Чарлиг ямар ч ял шийтгэлгүйгээр суллахаар зарласан юм. Шүүх танхим даяар нам гүн болж прокурорууд гомдол мэдүүлсэн ч шүүгч тэднийг таслан зогсоосон. Шүүхийг баримтаар нотлогдоогүй зүйл дээр үндэслэн хэн нэгнийг яллах боломжгүй гэсэн байр сууриа хамгаалжээ. Ингэснээр Чарли суллагдаж түүний ээж ч ял хүлээсэнгүй. Чарлигийн аавыг хэн буудсан тодорхойгүй хэмээр үлдсэн. Энэ хэрэгт хэн нэгэн хүн амны хэрэг үлдсэн нь илт боловч Америкийн нэгдсэн улсын хуулийн дагуу нотлох баримтгүйгээр хэнийг ч яллаж шитгэх боломжгүй байсан юм. Эцэст нь Чарлигийн ээж, ах Джеффри нар түүний аавын үүсгэн байгуулсан бизнесийг өвлөж авч гэр бүлийн бүх хөрөнгө, олон сая $10 үн бүхий эд хөрөнгө тэдний мэдэлд орсон. Зарим хүмүүс энэ явдлыг хоёр дахь хүүгээ золиослж ээж хүү хоёр бүхнийг авсан хэрэг гэж үздэг. Харин Чарли бол түр хугацаанд ч гэсэн хүн амны хэрэгт холбогдсон үнэн. Тэгээд 2018 онд хэрэг гарснаас хойш 3 жилийн дараа шүүхэд дуудагдсан. Хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэрэгээр Чарлид 20 жилийн хорих ял оноожээ. Энэ нь бүр хүн амны хэрэгээс ч илүү хүнд шийтгэл мэт сонсогдож магадгүй. Гэвч шүүгч энэ ял нь өмнөх хэргийн шудраг бус шийдвэрийн төлөөс гэж үзсэн ч байж магад. Чарли давд заалцсан ч шүүх түүний гомдлыг хүлээж аваагүй. Ингээд тэр хорих ял эдэлж 40 гаруй нас хүрсний дараа л суллагдах боломжтой болсон юм. Ийхүү үлгэр жишээ хүү байсан Чарли 20 жилийн хорих ял авч амьдралынхаа хамгийн үн цэнтэй үеийг торны цаана өнгөрөөхөр болсон юм. Энэ хэрэг зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэлт явдал байгаа зогсохгүй, хууль, үнэн, шүүлт ба сэтгэл хөдлөлийн хоорондын зөрчлийг тод харуулсан хэрэг болж үлдсэн юм. Гэр бүлийн хөрөнгийг өвлсөн ээж, том хүү хоёр одоо ч амьд чимээгүйхэн амьдарч байгаа. Харин хохирогч аав амжилттай бизнесмен эцэг байсан уу эсвэл гэр бүлээ дарамтлагдаг харгас хүн байсан уу гэдэг маргаантай хэвээр. Үнэн хэрэгтээ түүнийг хэн буудсан, яагаад гэдгийг хинч аль бие ёсоор нотолж чадаагүй. Бодит үннийг мэдэх цорын ганц хүмүүс нь амьд үлдсэн ээж хүү хоёр л байж мэднэ. Хууль зүйн хувьд бол Чарли гин буруугүй тооцогдсон ч олон нийтийн дунд энэ хэрэг үннээс зугтсан шудраг бус шийдвэр хэмээн үнэлэгдэж олон хүний бухимдлыг төрүүлсэн. 2025 оны байдлаар Чарли одоо хүртэл шоронд хоригдож байгаа. Тэр эрх чөлөөгөө олж авах өдөр хизээ нэгэн цагт ирэх л байх.